Ажилтны ресайклинг сайт амин нэмийн өргөн барьсан ашиг маллалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэлээд маргаан дагуулж байна. Юуны өмнө энэ хуулийн төсөлд зэсийн баяжмалт ногдуулах, үнээс хамаарсан өсөн нэмэгдэх нөөц зарчсны төлбөрийг 3 дахин бууруулахаар тусгасан байсан. Харин энэ төсөлтэй холбогдуулаад амин нэм сайд хоёр ч одоо ноцтой худал мэдээллийг олон нийтэд хийлээ. Нэгдүгээр нөөц зарчсны төлбөрийг бууруулж байгаа гол шалтгаан нь эрдэнэт үйлдвэрт маш их ачаалттай байна. Зөвхөн одоо энэ өсөн нэмэгдэх нөөц зарчсны төлбөрийг эрдэнэт төлж байна. Энэ эрдэнэт төлж байгаагаас болоод эрдэнэт үйлдвэр бол цаашдаа бас сөхөрч унахаар байна гэж тайлбарласан. Гэхдээ яг өргөн барьсан хуулийн төсөлт нь эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ нөөц зарчсны төлбөр буурахааргүй байгаамаа. Тэгээ яг хуулийн төсөлтөд тусгаагүй харин дагаж мөрдөх хуулийн төсөл гэж одоо тусдаа хуулийн төсөл боловсруулсан. Үүндээ эрдэнэт үйлдвэрийн хувьд нөөц зарчсны төлбөр буурахааргүй тусгасан байна. Хоёрдугаар, оюутлогын төслийн нийт нөөцийн 30%-ийг одоо агуулж байгаа Ontreg гэх компанийн цааш шүрэлтэд талбайд засгийн газар яриа хэлцээ хийж байгаа. Тэгээ цаашдаа Ontreg компанийн цааш шүрэлтэд талбайгаас олборлох зэсийн баяжмалт Монгол улс ямар хэмжээний нөөц зарчсны төлбөр төлөх вэ гэдэг асуудал яалтчгүй энэ ашиг малтмлын нөөц зарчсны төлбөртэй холбогдуулж гарч ирж байгаамаа. Тэгэхээр амин нэм сайдын тайлбарснаар Ontreg компанийн цааш шүрэлтэд талбайд болон Rio Tinto компани Ontreg компанитай хийж байгаа яриа хэлцээнд энэ одоо санаачилсан хуулийн төсөл нь хамаарахгүй гэж хэлсэн, ямар ч холбоогүй гэж хэлсэн. Харамсалтай нь энэ бол хамгийн чухал асуудал юм а. Яагаад тэгэхээр ирээдүйд Монгол улс оюутлогын ордын 30% нөөц байгаа талбайгаас ямар хэмжээний нөөц зарчсны төлбөрийг авах вэ гэдэг чухал асуудал хөндөгдөж байна гэсэн үг. Харамсалтай нь яг эрхэлсэн брэнд сайд нь энэ асуудлаар худал мэдээллийг олон нийтэд хийлээ. За нөөц зарчсны төлбөр гэж одоо юу юм бэ? Бид нар яагаад ашигт малтмлын нөөц зарчсны төлбөр тийм их анхаарлаа хандуулах ёстой юм бэ? Ашигт малтмлын нөөц зарчсны төлбөрийг ашигт малтмлын тухай хуулиар зохицуулдаг. Энэ одоо төлбөрийг бид нар яагаад авдаг вэ гэхлээр ашигт малтмал олборлж одоо экспорт гаргана гэдэг маань нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялагийг ашиглаж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол улс газрын доор байгаа дахин нөхөн сэргээгдэхгүй зэс, мөнгө, алт гэх мэтчлэн байгалийн баялгаа ашиглуулад авж байгаа төлбөр юм а. Тэгэхээр мэдээж энэ үр өгөөжийг монголчууд бид нар хамтдаа хүртдэг. Тэгэхээр зайлшгүй одоо улсын төсөвт ямар хэмжээний нөөц зарчсны төлбөр бид нар ирээдүйд Ontreg компани цааш шүрэлтэд талбайгаас авах вэ гэдэг нь бид бүхний зайлшгүй анхаарах ёстой асуудал юм а. Тэгэхээр ажилтны эрс баялагын сайд амтны юм өөрийнхөө өргөн барьсан төсөлтөд холбогдуулаад удаа дараа худал мэдээллийг хийлээ. Оюутлогын төсөлтөд холбогдуулаад менежментийн төлбөрийг бууруулахтай холбогдуулаад ч гэсэн бас өмнө нь худал мэдээллийг хийсэн. Тэгэхээр улуурхаан салбар хариуцж байгаа чухал асуудал хариуцж байгаа сайд нь өөрөө худал мэдээлэл олон нийтэд өгөөд авах нь зохистой юу? Цаашдаа амтны нэм сайдын заашгүй анхаарах ёстой зүйл маань өөрийнхөө боловсруулж өргөн мэдүүлсэн төсөлтөөгөө холбогдуулаад олон нийтэд үнэн зөв бодтой мэдээллийг хамгийн гол нь төөрөгдүүлэхгүй өгөх хэрэгтэй байна. Энэ бол амтны нэм сайдын салбарын сайдын хувьд хийх ёстой хамгийн наад захын зүйл юм а.